Сүхбаатар аймгийн Халзан Баян Дэлгэр сумын дунд орших Сэхүүлийн дэрсэнд Монгол улсын аварга малчин Товуугийн мажиг арагчааг байх бий. Тэрээр гэргийн Дамдын сүрэнгийн Должин сүрэнгийн хамт одоо ч мал маллан аж төрн суудгийг хол ойрын айлчин гийчин андахгүй мэднэ. Монгол улсын хөдөлмөрийн баатар Тэмээчин Лодойн самдны туслахаас ажлын гараагаа эхлэж улсын аварга малчин болтлоо тууштай өр бүтээлтэй хөдөлмөрлсөн түүнтэй хөөрөлдөж хөхөвгдийнхөн амьдралын ухаан хөдөлмөр зүтгэлийн хуудсыг хамтдаа сөхье. 69 он тэгээд цэргээ салгаж Тэмээн дараа Тэмээн 10 жил малсан. 79 хүртэл Замдангуй туслах малчнаар Тэмээнд ер нь хайхтрих ажил гайгүй шүү дээ. 79 онд хон яваад би 80 онд төл бож байсан да эмони төлдөх эмони авсан. 80 онд одоо тэр аврын шуурга айхтар шуурга болсон. Хүмүүдээ асуудал гарсан. Тэрийн дүү мал хоригдуулаагүй төл мал хоригдуулаагүй. Тэгээд намайг өдөрийн онцмэталаар шагнаж байсан. Юу ээж аавынхаа алдар нэрийг гаргаад өөрийнхөө нэрийг гаргаад олон түмэнд нэг зүртээ сайн сайхан явж. Бид нар аав ээж бид нар бол тэгж айхтар зодоод тэгж айхтар мухаа сайхан хэлдэггүй манай тийм ерөөсөө зан гаргадаггүй. Чи ямар сонин дээр гарч илаа? Зам сонин уу? Зам сонин. Энэ сар. Энэ тийм зураг байна. Энэ хүнд сабрын зураг байна. Гадар сарэлтэй адилхан Монгол явдаггүй. Дан одоо өөрсдийнхөө үржлэл явдаг. Тийм учраас энэ малдыг үл одоо маллахад одоо амьдрал доройтно гэж ядуурна гэж миний хувьд байхгүй гэж боддог. Тэгээ маажаа маань одоо 80 нас хүрсэн гэхэд энэ хооронд нэг удаа нутгаа орхиж одоо ийш тийш төв орон нутаг бараадаагүй. Яг л одоо заан моронгоо шүү, залгаа 5 толгой, өөш моронгоо шүү, өргөө 5 толгой гэдээ яг энэ нутагт л одоо 80 жилийг өнгөрөөж байгаа ийм одоо дүчгтэй толгууртай малчин хөө. Одчих энэ чи бүрөөс өлттэй байхгүй юу? Чаг бахарахгүй. Тэгээд нэгэд өглөө хасаад нөгөөд аягтайгэр байхгүй. Машаа нэгэд өглөөч. Сайхан штэ мал маллах чинь. Тий. Тууштай хүнийг амьдрал шагнаж толгонд бадарсан галан дүрлзэж байдаг жамтай. Унган нутагта эзэн байсаар ирсэн малчин хүний алдар гавья мөнхрөх учиртай. Энэ л зорилгыг ташлуулан нутгийн эрдэнэ нэвтрүүлгийн хойморт эрдэнэ мэт хүмүүн заларсан нь энэ болов.